Сайн байцгаана уу? Би Ариун Тонголог байна. Өнөөдөр би та бүхэнд гэр бүл төвтэй арга билэг хотхны танилцуулах гэж байна. Манай төсөл бол сургууль, цэцэрлэг, дөрвөн улирлын тоглоомын төв, спорт талбай, авто зогсоол зэрэг оршин суугчдынхаа 50 амгалан амьдралын хэм маягийг хангах цогц төлөвлөлт бүхий хотхон юм. Өнөөдөр би та бүхэнд арга билэг төслийн байршил болон бүтээн байгуулалтын цогц төлөвлөгөөг танилцуулах гэж байна. Манай төсөл Улаанбаатар хотын төв цэгээс чанга хойш 2 км-ийн зайтай Сөүл эмнэлгийн хойно байршилтай юм. Яг одоо миний ард арга билэг төслийн барилгын талбай харагдаж байна. Харин та бүхэнд харагдаж байгаа энэхүү барилга бол арга билэг хотхны A блок бөгөөд 2023 оны 1-р улиралд 100% бүрэн ашиглалтанд орох юм. Арга билэг хотхны А блокийн хажууд буюу энэхүү төслийн төв хэсэгт хотхны маань B, C, D блокийн суурийн ажил явагдаж байна. За эдгээр блокийн барилгууд 2023 оны 2 болон 3 дугаар улиралд 100% бүрэн ашиглалтанд орох юм а. Төслийн талбай зүүн талд яг одоо харагдаж байгаа E блокийн барилгын ажил 30 гаруй хувьтай явагдаж байна. За энэхүү барилга 2023 оны 3 дугаар улиралд 100% бүрэн ашиглалтанд орох юм. Яг одоо бид арга билэг хотхны төв талбайд хүрэлцэн ирсэн байна. За энэ хэсэгт дөрвөн улирлын тоглоомын талбай, мөн олон улсын стандартын газрын тэнцвэрийн талбай, 3/3 сагсан бөмбөгийн талбай, мөн ахмад настан болоод бага насны хүүхдүүд салхилах боломжтой ногоон байгууламж төлөвлөгдөж байгаа юм а.